За яагаад хүсэлт хүргэсэн гэхээр одоо энэ яг Улаанбаатарны өвчтний дэвтэлтийн энэ тархалтын одоо байдал маш их байгаа. Тэгээд хитрхийн ноцтой болчиход хахад улс их орны энэ төрийн удирдагч нар ерөөсө анхаарал тавихгүй байгаа нь хамгийн одоо эцэгтэй санагдаж байгаа учраас би энийхээ хувьд ийм одоо төрийн нарийн бичгийн дарга эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ламбаагаас одоо зөвхөн мэдээлэл хүсэж журмаар одоо албан бичиг хөрвүүлж байгаа. Энд болохоор яагаад ингэж юм гэхээр өнөөдөр Улаанбаатарны дээдэл маш их болоод энэ он гарсаар те одоо багцаагаар бол 0-5 насны 427 хүүхэд 5-аас 5 насны одоо 490 хэдэн 97 хүүхэд нас орчоод ингэж яхад ерөөсөө арга хэмжээ авахгүй байгаа нь айгуу сонирхолтой. Тэгээд хүмүүс яг энэ нөө Facebook дээр ээжүүд ингээл те өөрсдийнхээ сэтгэлийг бичээ. Гэтэл энэ зөвхөн Facebook дээр хэдэн ээжүүдийн, хэдэн эхчүүдийн, хэдэн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ улс орны ноцтой асуудал болчиход байхад энийг одоо хэрэг хинч тоож те одоо албан ёсны мэдээлэл хийж арга хэмжээ авахгүй байгаа нь маш сонир санагдаж байна. Тийм болохоор өөрөө ингэж ирсэн байгаа. Би үндсэндээ өнөөдөр ийм гурван асуултыг тавьж байгаа юм да. 2010-аас 2015 оны хооронд хичнээн том вакциныг ямар компаниуд эрүүл мэндийн яамд нийлүүлсэн бэ? Энэ вакцины чанар, тоо хэмжээнд те хяналт тавьдаг байгууллага гэж байдаг уу? Энэ те хяналт тавьсан байгууллагуудын одоо хяналтын ажлын тайланг олон нийтэд ил тод болгож өгөөч гэж байгаа. Хоёрд нь болохоор вакцинжуулалтыг яг эрүүл мэндийн яамны ямар нэгж байгууллага хариуцж ажилладаг вэ? Вакцинжуулалтанд хамрагдсан одоо иргэдийн те мэдээллийн нэгдсэн одоо сан гэж байдаг уу? Энэ одоо вакцинтэй хамрагдалтын мэдээллийг үндсийн статистикийн хороонд өгөхдөө ямар одоо хяналт тавьж энэ мэдээллийг өгдөг юм бэ гэсэн ийм асуудлуудыг тавьж байгаа. Мөн түнчлэн энэ өвчний талаарх урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ, ямар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Энэ төлөвлөгөөгөө хэрхэн олон нийтэд яаж танилцуулсан бэ гэдэг дээр бас юу яаж байна. Тэгээд энэ төлөвлөгөөнд нь ямар хэмжээний санхүү те хүний нөөцийн ийм ажиллагаа шаардлагатай байгаа юм бэ. Энэ бүхний олон нийтэд ил тод болгож өгөөч гэсэн ийм одоо зүйлүүдийг хүсэл гаргаж байгаа юм л да. Ягаад ингэж юм гэхээр зэрэг өнөөдөр маш олон иргэдийн донд маш олон хаалттай. Жишээлбэл 2010-аас 2015 оны хооронд вакцинд Улаанбаатарны вакцинд хамрагдсан хүүхдүүдийн тоо, ер нь хамрагдагчдын тоо бол маш өндөр хувьтай байгаа. Жишээлбэл 2014 оны хувьд гэхээр 98.3% гэдэг чинь маш өндөр одоо хэмжээгээр хүмүүс иргэд хамрагдсан байгаа. Гэтэл яагаад өнөөдөр 0-5 насны энэ хэмжээний олон хүүхдүүд одоо эндж байна. Энэ хүүхдүүд үнэхээр вакцинд хамрагдаагүй байв уу? Эсвэл хамрагдсан байгаад ийм асуудал тохиолдож юу? Хамрагдсан бол яагаад вакцинд хамрагдсан байхад ийм одоо тий Улаанбаатараас олж ингэж эндж байна гэдэг асуудлууд бас иргэдийн донд их сонирхолтой биш ноцтой асуудлууд байгаад байгаа. Тэгээд түнчлэн одоо юу гэдэг энэ эрүүл мэндийн салбарт ямар нэгэн бас те одоо юу гэдэг ийм бэлтгэл одоо вакцины ийм ямар нэгэн авилгалтай холбоотой те нийлүүлэлт байдаг юм шиг байгаа гэсэн ийм хардлага төрж байгаа учраас өнөөдөр ийм саналыг өгж байгаа. Мөн түнчлэн яг одоо Улаанбаатарны одоо дэгдэлт бол ийм тархалтын хэмжээ бол зөвхөн хүүхдүүд биш ялангуяа 50-аас дээш насны хүмүүс бол иргэд бол маш ноцтойгоор өвчилж одоо бас амнасаа алдж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр зөвхөн хүүхдүүдийн асуудал биш байна. Энэ ард иргэдийн асуудал байна. Нийт улсын хэмжээний асуудал болж байна. Тэгэхээр улс тэгээ төр засаг энэ иргэдийнхээ асуудал анхаарал тавиач бити эзэнгүү те одоо өрх гэрийн эзэнгүү улс шиг ингэж ард иргэдэд хаяач ард иргэдэд илүү сайн анхаараач зөвхөн анхаарах биш дөрвтэй арга хэмжээг авч явуулаач гэж одоо хүсэж байгаа юм аа.